Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын автомашины зогсоолоос хөдлөөд Маршалын гүр өнгөрч Их Тэнгэрийн ам руу явна. Их Тэнгэрийн амын уулзураар баруун гар тийш эргэж Зайсангийн чиглэлд явна. Зайсангийн уулзураар чигээрээ гарч уулын замаар Яармагийн чиглэлд явна. Яармаг ар чигээрээ явсаар Нисхийн уулзураар зүүн гар тийш эргэж архивын ерөнхий газар руу явна. Архивын ерөнхий газар өнгөрөөд 200 метрийн зайтай байрлах автобусны буудлын зогсоолд түр зогсолт хийн. Түр зогсох хугацаа 10 минут. Цааш үргэлжлүүлж явхаар шинэ нисэх онгоцны буудлын руу явах хурдны зам гарч ирэх бөгөөд тэр замыг сонголгүй баруун гар тийш салсан зам буюу Төв аймгийн замыг сонгоно. Төв аймгийн замаар 7 км яваад гүүрэн доогуур гарсан гармаар гарч түүнээс цааш 1 км гаруй зам туулаад автозамын постоор өнгөрнө. Автозамын постоос цааш 4 км яваад цэнхэр өнгөтэй том дөрвөлжин самбар байрлуулсан хэсгээр зүүн гар тийш эргэж Кувейтийн амын замаар явна. Кувейтийн амын замаар 5 гаруй километр яваад Тойрол ханы хүрээ гэсэн бичгтээ жижиг улаан өнгөтэй самбар байрлуулсан хэсгээр баруун гар тийш эргэж Шорон замаар явна. Шорон замаар 400 м яваад Алтан шонхор нөхөн сэргээх төвд очино. Та аян замдаа сайн яваарай.